Бүгд нэр хувцас өмсөх юм уу одоо? Энд байгаа бүх хүмүүс хувцас өмсөх юм уу? Би бол өмсмөргүй байна. Эндээс зүгээр нэг маск аваад тийш гарчих. Яа уучлаарай. Тэгээд өрөөнд Юу тэгэхээр би одоо энийхээ дотор л өмсч таах юм байна те. Сайна. ингээд хоолойшоо. Сайна одоо хайр. Өнөөдөр шараад өмсөх юм байна. Өнөөдөр шаваад явчлаа. Багтаа өнөөдөр хийхгүй. Муу өдөр байна. Бохон бидний хэлтий юм гэж байна. Биш нөгөө маань яаж очиж бэг вакцины хийсэн үү? Аа. Сайн уу? Бүгд зайгаа ирсэн. Сайн байна уу? Ой сайн уу хоёроо? Ажил маш сайн. Одоо хийх гэж байгаа вакцин бол Хятадын Sinopharm вакцин, Sinovac биш Sinopharm. Sinopharm дотор Бээжингийн болон Ухаанах гэж хоёр байгаа. Одоо бол Бээжингийн биологийн хүрээлэнд их юм манайд орж ирсэн байгаа. Гаж нөлөө айгүй баг бүртгэгдэж байгаа. Бусад вакцинуудаас ялгарч байгаа юм юу байх юм бэ гэхээр хуучны аргаар хийгдэж байгаа. Элхний бие вирус, томоогийн вирус, татрангийн вирус гэдэг яг вирусыг тэр чигээр бүхлээр нь оруулж ирдэг технологиороо яг хийгдэж байгаа. Бус нь бол зөвхөн DNA-с уургийн spike protein гэдэг энэ аль нэг нарийн шиг юм байгаа зэрэг. Тэгээ ер нь бол энэ Sinopharm Uracil вакциныг бол хамгийн анх Арабын нэгдсэн улсын Хятадаас авч хэрэглэсэн юм бэл 9 сар хэрэглээд эрүүл мэндийн байгууллагын дээр хэрэглэж аюул үр дүнтэй байсан юм билээ. Хамгийн ихэд угаасаа туршилтын тулгаар эрүүл мэндийн байгууллагын ороод байна. Тэгэд 2020 оны 12 сарын 30 гэхэд Хятад юугаар зарласан юм бэлээ. Худалдаа авах зөвшөөрлөө зарласан юм бэлээ. Энэ вакциныг ямар хүмүүс хийлгэж болохгүй вэ гэхээр эсрэг зарлаад хүмүүс хийлгэж болохгүй эсрэг зарлаад. Энэ хитэн жагсаалт байгаа. Энэ бол уус Google дээр байгаа, интернет дээр хаасайгүй байгаа. Ерөнхийдөө тайлбарлахад дархлаа ямар нэгэн байдлаар дарангуулагч шүн нөөргөө онсон дархлаа дарангуулах юм уудаг тавдар хийм имчилгээ, туяа имчилгээнд орж ордог тийм хүмүүс. Дээрээс нь хариу урууланд хүнд илэрхээр амь насанд халтай хэмжээнд илэрхээр хүмүүсийг оруулахгүй. Жишээ нь зүрхний цочмод дутагдал, бөөрийн дутагдaltaй хүмүүсийг бол оруулахгүй гэсэн заалттай байгаа. Унал таталтай эпилепси өвчин мэдрэлийн өрөвслийн хам шинжиж байгаа тийм хүмүүс охин бол энэ вакцины дараа хариу урууланд хүнд илэрхээр амь насанд халтай байдаг учраас хийхгүй гэсэн заалттай байгаамаа. Өнөр яг мартчих. Энэ жимсэн хүмүүст хийхгүй. Судлагдаа байгаа жимсэн хүмүүст хийгээд ямар хариу урлах юм, ямар үр дүнтэй байгаа гэсэн судлагдаагүй. Тийм учраас жимстэй эмэгтэйчүүд хийхгүй. Гэтэ хөрвөл эмэгтэйчүүд хийж болох асуудал гэсэн байна. Гач нөлөө дунд нь сошиалор явуулах нь өргүү болгож байна гэдэг. Яг өргүү болгоцсон Sinopharm-ийн энэ вирусыг бол яг өргүү болгосон тохиолдол бол байхгүй байгаа юм лээ. Тэгээ одоо ямархуу гач нөлөөнүүд илэргээд ямархуу хариу уруул илэрхийг өнөөдөр л үзчихье. Тэгээ би хэлнэ ямархуу хариу уруул илэрсэн. Вакцина эхэлцгээе. Гоё. Гоё. Өвдөхгүй нөө. Болроо юм асууя. Хариулсан газарт нь хөндүүлээд өвдөөд улаагаад байвал яах вэ? 1-3 хоног харах уу? Тийм. Хараа тэгээд энэ чинь 4-5 хоног дээр бол болохгүй бүр энэ чинь төгсөлт юм чи зүг. 1-3 хоногт л юм хүчнчүүд илэрх штэ. Баярлаа. Тарьсан газарт бишээ. Тарих гэж байгаа зүүн бугалганд нь бишээ зүүн болгоо бишээ. Танаас энийг асуух гэжсэн юм аа. Хариултаа асуучих юм аа. Хаан тарих юм бэ цаамаа гэчээ. За тухайн хүний гарын бугалганд хэрвээ зүүн гарынхын бугалганд ямар нэгэн сойруу шивээс эдэр байх юм бол баруун бугалганд нь заавал эрүүл хэлсэн юм байна. Хоёр тунтай вакцины 2 дахь тон 28 хоног дээр гэж байгаа шүү дээ. Тийм. 28 дахь хоног дээр тарьсан газартаа тарих юм аа. Дахиад 2 дахь тунгаа хаана тарих юм? Аль нь ч болно. 28 хоногийн дараа тухайн хүний арьс бол бүрэн нөгөө
ирсэн. Зүүнний нүх энэ гэж байхгүй. Арьсанд хийгдсэн нөгөө тарианы шингэн бол шимэгдээд биеийн тархсан байх учраас эрүүл ирсэн альж талд нь тарж байна. Тэгээ хийж болно гэсэн үг шүү дээ. Баярлалаа. Өөрсдөө өвчлөгнөөс үзээрэй. Бичлэг хийж байна. Интернет оруулнаа. Дархлаажуулалтын хариу урвал ерөнхийдөө эсрэг газрын болон ерөнхий харшлын хариу урвалууд илэрч болно. Ерөнхий хариу урвал бол 1-3 хоногтой эхэлнэ. Харшлын хариу урвал эхний 30 минутаа илрээд шинж тэмдгийн ерөнхийдөө эмчийн залтаар эмчилгээ хийж явах ёстой. За сүрэн энэ дээр нөгөө ажилтны хугацаанд ямар нэгэн зөвөр гараагүй гэдэг энэ дээр гаргасан. За бие үүд эмчилгээний өрөөнд байна. Сэгвцэн жуултаас 15 минутын дараа 28-наас дэмэгтэй нүдэн оч малцаа толгой өвдөд дотор бачуугаад нүд харангуулад гэсэн зөвөрлсөн. За даралтын үзэхэд бол 100-700 болсон байсан. Өөр ямар нэгэн даралт ихтэй хөвчөнгөө өөр харшлын дууралтгүй биен дээр гарсан харшлын дууралт хавн гэх юм бол байгаагүй. Тэр доорн хүчилтөрөгч хамрын 3 сар залгаад дебзол судсаар аваад даралтыг буулгаж хүчилтөрөгчийн ханамжийг сайжруулж эмэгтэйд тавьших боломж өгсөн. Тэгээ ерөнхийдөө манай хүн өөрөө вакцинаас өөрөө жоохон айцсан байсан. Вакцинжуулт хийлгэхээс өмнө утсан дээрээ хятадын вакциныг хийлгэсний дараа ийм хариу урвалууд ийм хүнд хүмүүс үзлээ сэхэд орлоо гэсэн ийм айцтай бичлэг үтсэн байсан. Тэгээд жоохон орчин өөрөө бөхчин байсан учраас даралт нь ихсээд тиймэрхүү зөв илэрсэн байна. Бусдаар бол өөр ямар хүндрэл байсангүй. Юм асууя цагаан гэж. Вакцин хийлгэлээгээд маска аваад гадуур явж болох уу? Халдвар авахгүй гэсэн эрсдэл байх уу? Вакцины нэгдүгээр тун авчаад дархлаа тогтлоо гэж ерөөсөө тайвширч болохгүй. 20 дугаар тунгаас хойш 14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтох юм л те. Хэдий вакцин тариулсан ч гэсэн халдвар авах эрсдлээ гэсэн үг шүү дээ. Тэгээ вакцины нэгдүгээр тун бод ерөөсөө дархлаа тогтох яагаад ч болоогүй гэсэн үг. Тийм ч халдвар авах эрсдэлтэй. Тийм учраас өөрийгөө хамгаалах гэж байгаа үргэлжлүүлж байна. Баярлалаа. Гэг бэт зүйл тайван ганц тавьж байгаа юм. Асууч. Хүмүүс танаас асууж байгаа хамгийн сонин содон сонирхолтой асуулт юу вэ вакцины талаар? Заахгүй. Вакцин надаас болохоор зөвхөн вакцин хийлгэчихэд юугаа авч тайлж болох уу? Маска тайлж болох уу гэсэн үг. Надаас ерөөсөө тэгэж уншиж асуугаа. Танаас ер нь сониосны юм асуухгүй нөө? Танаас ер нь огт энэ хүмүүс асуухгүй хайшаа юм шүү. Надаас яг асуугаад байгаа юм тэгээд. Хайшаа янз юм. Тэгвэл болроо нэг юм хариулаад өгч. Вакцин хийлгэсний дараа ямар гам бариад байгаа хүмүүс? Хүмүүс үү гам бариад байгаа. Гам бариад юм гэдэг чинь хүмүүс. Вакцины гам сонирхсан юм. За юу юм? Одоо нөгөө вакцин хийлгсэн газараа ус хөргөж болохгүй. За. Вакцин хийлгсэн гараараа хүн тийм хөргөж болохгүй. За. Тэгээд нөгөө 1-3 хоногтой бол нөгөө халуун ногоотой хоол, ундаа, газтай ундаа тиймэрхүү зүйл хийлгэх. За. Арх ууж. Арх ууж болох уу? Арх ууж болох. Фитнес хийж болох уу? Болохгүй. Ер нь огт биеийн ачаал авах юм тийм. Бидний ачаал. Аяга нөгөө нэг хөдөө явж болох уу? Хөдөө явж болох уу? 28 хоног дотор одоо нөгөө нэг вакцин хийлгэжээ 28 хоногийн дотор одоо яшээ тийчээ явж болох уу? За. Хөдөө одоо би ингээ маргааш одоо би чинь цэцэн явах гэдэг юм явж болох юм уу? Оос гэрээсээ гарч болохгүй гэсэн үг өгч байгаа. Одоо цагаан нэгч өдөө саргаа. Ийш тийш авт явахгүй бол биш байхгүй явж болно. Гэхдээ халдвар хонгооллоос их хана. Маска сайн зүгээд Гараа угаагаад зайгаа бариад. Одоо тэгээ вакцин хийлгээ нэмэр байна уу нэмэ юм чи? Вакцин хийлгэснээр ямар вакцин хийлгээд хэдэн хувийн үр дүнтэй вакцин хийлгэснээс хамаарат та өвчлөхгүй байна гэсэн үг. Жишээ нь 95% үр дүнтэй вакцин хийлгэх юм бол нийт 100 хүн хийлгэсний 95 хүн нь энэ өвчнөр огт өвчлөхгүй 5% нь хөнгөн хэлбэрээр өвчлөнө гэсэн үг. Та вакцин хийлгэж ш тэ. Зөөрөөс нь Байгаагүй. ямар ч зөөр байгаагүй. Дараа нь тарьсан газар нь ч өвдсөн үү? Миний хөрөөс өндөр ороогүй шээ. Тийм үү? Халуурсан уу? Ханиасан уу? Үгүй. Ядарч сүлдсэн үү? Хоолны дуршилгүй болсон уу? Зүгээрсэн. Үнэхээр зүгээрсэн юм үү те? Зүгээрсэн. Гоё юм аа. Баярлалаа.
Яа. Өнөөдөр жоохон урт өдөр өнгөлөө. Тэгээд хэдэн цаг 7-8 цаг яг тасралтгүй босхгүйгээр охин чанаас ууцсан чаа. Бас үлдээ чих өвдөж байна. Яг чагнуурынхаа зүйлвчиг бас солихоор юм байна. Миний хатуу эрзэнээр үүд болохоор сүлдээ чих бүр амар өвтөж байна. Тэгээд биелэн унтраас нь. Автомат гэрэлтэй. Тэгээд ажиллаа дуусчаад жоохон бичлэгийн ажиллаа суудсан чи бас оройтчлаа. Хооллох цаг боллоо. Ус суух цаг боллоо. Амрах цаг боллоо. Угаасаа нөөвч амар үрж байна. Хамрий да. Сайн байна. Хизээ вакцины илгэсэн бэ? Шинэ бэлэг өрх юм чинь. Тэр урд дээр илгэсэн. За. Урд нь халуурсан. Хэд үр чалуурсан? Тэгээ халуун урд боломжгүй байсан. Дараа өдрөө. Та вакцины хийлгэчээд 2 хоног сайн амарч чадсан уу? Амар чадаагүй шууд ажилдаа гараа явсан. Шууд ажилдаа явсан. Тэнд манай зөвлөгч багамж лаборант нар маань бүгдээр зөвлөгөө өгсөн үү? Сайн амраарай гэж. Өгсөн. Вирус юм бол ууж болохгүй. За. Тэгээд нэг сайн ядарч зүлдэхгүйгээр нэг сайн хоолундаа идээд нойроо аваад сайн амраах цаа юу. Энэ зөөрүүд чинь танд 1-3 хоног илэрнэ. Та өргөдөр ирж үзүүлээ шүү. За юу бид нар дээр хүрээд ирж болно. За. Мостоороос наад чинь ерөнхийдөө яг хүнд хэлбэрийн хариу урвал бол биш учраас та санаа зовлтгүй. За юу вакцинаас айх зүйлгүй. За. 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 Зүгээр л хөвсөлт шийдвэрлээ. Өдөө явах гэхээр би усаа хэлсэн.